Жижиг мангастай 12-ын А ангийнхан манай жил болгон зохион байгуулагддаг сургацын нэг өдөр хэмээх баяраараа сургуультай 3 асуудлыг шийдвэрлэхийг зорж байгаа. За тэгээд хишиг сургуулийнхаа бүх ажилчид, бүх сурагч, бүх багш нартай багш нарын баярын мэндийг хүргье. Сайн бацгаана уу? Би хишиг сургуулийн 12 ангийн төгсөж байгаа жаргалан байна. Багш нарынхаа баяр зориулаад өнөөдөр 2-ын Б ангийн анги өдөржин багш болж байна. Нийт багш нартай багш нарын баярыг минь төргийе. Сайн байцгаана уу багш нараа. Өнөөдөр буюу 10 сарын 8-ны өдөр маань сургуулийн багш нарын баярын өдөр. Тэгээд би одоо 9-ийн Б ангитай хятадлын хичээлгээд ороо сууж байна. Тэгээд багш нартаа багш нарын баярын мэнд хүргье. Юуны түрүүнд танд багш нарын баярын мэндийг хүргэе. Та өнөөдрийнхөө багш нарын баярын сэтгэлдээ суулцахгүй юу? За маш их баяртай байна. Өглөө сургуулийн хагасаас орж ирэхэд босаад манай сурагчид айгүй гоё хүлээж авлаа. Багшаа сэтгэл хөдлөлт өнөөдөр сайхан байна. Хишиг сургуулийн нийт багшаат болсондоо дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Сайхан баярлалаа. За баярлалаа. Багш нарын баярын Өнөөдрийн багш нарын баяр мэдээж үеийн багш нарын баярыг бодоод бас онцлог шийдлэг болж байна. За миний хувьд маш их сайхан таалагдж байна. Зөвхөн болж байгаа үйл ажиллагаа сайхан болж байна. багш мэргэжлийн тухай хамгийн сайхан юм уу гэдэг тухай. За багш хүний мэргэжил бол хамгийн сайхан. Яг тэгэхээр зэрэг бид нар генийн цайлган сайхан цагаан сэтгэлдээ хүүхдүүдээр хүрээлүүлж байдгаараа бусад ажилтныг бол маш сайхан гэж үздэг. За нэг шиг сургуулийнхаа нийт багш ажилчтай багш нарын баярын мэндийг хүргээд тэгээд ажилд нь өндөр амжилт тавьсан зэрэг сайн За баярлалаа. Та сайхан баярлалаа. За энийг бас нэг лашрын тохиолдолд ангийнхандаа бас баярлалаа гэж. Миний багшаа тийм ээ. Хишиг сургуулийн хэдэн хүнээр багшлаа болтыг энэхүү хүндлэгийн тайзнаа хүн зааж. Багш нарын баярын мэндийг гэж байна. Бүх багш нартай.
祝所有的教师节快乐！老师们辛苦了。 За хишиг сургууль багшд байх үеийнхээ хамгийн дурсамжтай үйл явц ярина уу? Хамгийн дурсамжтай үйл явц. Хамгийн дурсамжтай үйл ажиллагаа нь зөндөө их байгаа. Тэгээд хамгийн дурсамжтай үйл ажиллагаа болохоор Хятад хэлний баяр байгаа. Бас янз янзын Монгол хэлний баяр болж байгаа. Батар сурыг магтъя Дандан гарч явахдаа шалгуугаа таныг асуух багштай.
боловсролын тэргүүний ажил тэгэхээр шангана. За ингээд хэвшээ сургуулийнхаа нэг бас хүмүүст цааврын Монголын багш нарын болон нийтийн багш нарын баярын мэндийг дахиулъя. За ингээд манай хэвшээ сургуулийн багш бид бүгд ерөөсөө маш ийсэг нэг хүмүүсийг маш ажил чаддаг гэдэг эдгээр зөвхөн шагнал авч байгаа багш нар төлөвлөгөө цаана жижиг шагналтай олон багш нар байгаа. Энэ багш нараа бид нар үгэж баталж явах шүү. Та бүхэн ажлын үр шим бидний үеийн төвчнөөс төрөн гарч байдаг. Ингээ бидний төвчнөд бид баярын хаталтын үгийг маш сэтгэл хангалттай хүмүүстээ хайрладаг. Энэ бол та бүхэндээ маань ач авъя бичиж зүтгэл юм шүү. Ингээ та бүхэндээ ажлын амьдралыг дахиулъя. За ингээд чи сургуулийн ирсэн багш та бүхэндээ Монголын багш нарын баярын атом мэндийг төвшүүлье. Ингээд чи сургуулийн маань сурагчдаас шамдараас цаанаастай өргөн барьсан бяцхан мэдэг та бүхэндээ баяр минь уран зөгийг өгсөн даа гэж найдаж байна. За ингээд та бүхний аягүй ирсэн сайхан хайснаа дуусгын сайхан зураг тоглоом хэмээн хамт олонныгаа уран зөгийг Шингээсэн баг сурыг магтъя.